Бага насны хөрөнгө оруулалт бол хамгийн өндөр ашигтай хөрөнгө оруулалт байдаг. 5 хүртэлх наснд хийсэн $1 хөрөнгө оруулалт насан турш үеэ 13 дахин өсөх хандлагатай. Одоо өнөөдрийг хийхэд 17% хүртэл өсөж гин гэд судлаачид хэлсээр л байгаа. Цаанаа Нүби хүүхдийн сангийн подкастын тавтай морил энэ 7 хоногийн манд дугаарт манай байгууллагын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн сэтгэл судлалын доктор Цэнцүрэгч маань оролцож байна. За эхний асуултаа илүү хувь хүн талаас нь асууя гэж бодож байна. Та одоогийнхоо мэргэжлийг яагаад сонгосон бэ? Бас таны ажил амьдралын замнал Нүби хүүхдийн сантай хэрхэн холбогдсон бэ? За би бага насны хүүхдийн сургууль сэтгэл судлаач, өөрөөр хэлбэл сэтгэл зүйч мэргэжилтэй. За энэ мэргэжлийнхийг манай ээж надад бол зөвлөсөн. Би ээжийнхаа заасан замаар одоо хүртэл явж байгаа. За миний ажлын гараа би анх судалгааны байгууллагт өөрөөр хэлэх юм бол боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж исэн. Тэгээ манай байгууллага бол хөдөө их ажиллана. Ялангуяа яг миний тэр цаг үед бол Монгол улс 7 настай хүүхдийг сургууль элсэн сургах судалгаа хийж исэн. Хөдөө орон нутагт Улаанбаатар хотод. Тэгээ босоод өөр олон чиглэлээр бол одоо тэр чиглэлээр зөвлөн туслах ажиллаарч тэр судалгааны чиглэлээр хөдөө орон нутагт ажилладаг байсан. Өөрөө би хотод өсөж өндийж сургууль боловсрол эзэмсэн хүн л дээ. Тэгээ энэ ажилласан болсон жилүүдэд би юуг хамгийн түрүүнд ажигласан бэ гэхээр хот хөдөөд маш их ялгаа байна. Хөдөөгийн хүүхдүүдийн боловсрол эзэмшиж байгаа тэдний хөгжлийн түвшин хотын хүүхдүүд ямар байна? Ялангуяа одоо яг бага насны хүүхдүүд, цэцэрлэг томрогж байгаа хүүхдүүд, хамрагдаагүй хүүхдүүдийн хооронд ялгаа байна гэдгийг би олж харсан байсан. Тэр цаг үеэс нь л та. Ялангуяа одоо би тодруулж хэлэх юм бол нийгэмшгүй хөгжил гэдэг нь хүүхд өөрийгөө бусдад ойлгуулах, бусдыг ойлгох, харилцааны хамгийн анхдагч энэ чанар бол хөдөө орон нутгийн хүүхдүүдэд дутагдaltaй. Яг би яг энэ чиглэлээр одоо нийгэмшгүй хөгжлөөр судалгаа хийж докторийн зэрэг хамгаалсан байгаа. Миний судалгааны ажил ч гэсэн энэ нэлээд тодорхой гарсан. Хот хөдөөгийн хооронд ялгаа байна гэд. Яг энэ цаг үед би нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн санд бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн гэдэг энэ ажлыг эхлүүлж исэн. За орсон цагаасаа одоо Нүби хүүхдийн цагийн одоо гол одоо маш товчхоноор илэрхийлэх юм бол хүүхэд бүр хаана амьдарч байгаа, хаана төрснөөсөө ялгахгүйгээр боловсролын үйлчилгээнд эргэтэх шамрагдах ёстой. Боловсролын үйлчилгээ хүүхэд бүрт хүрэх ёстой гэсэн энэ зарчим мандатыг хэрэгжүүлэхийн тулд ажиллаж гисэн. Тэгээ хамгийн түрүүнд бол түрүүн миний ярьсан хөдөөгийн хүүхдүүдийн боловсролын хүртэем чанарыг яа сайжруулах уу гэдэг дээр Нүби хүүхдийн сан ажилласан цагаасаа энд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Нэг жишээ авах юм бол нүүдлийн гэр цэцэрлэгийн асуудал 90-ад оны дунд үе, ихэнх үед бол улс орны нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүнд байсан. Энэ жилүүдэд цэцэрлэгүүд ч мэдээж олноороо хаагдчихсэн, бүрэн хүчин чадлаараа ажиллахад хэцүү байсан, хүрэлцээгүйч байсан. Энэ цаг үед Монгол гэрийг цэцэрлэгийн бүлгийн чиглэлээр яаж ашиглаж болох вэ? Нөгөө талаар зуны уйлралд нүүдлийн явуулын бүлэг яаж ажиллуулж чадах вэ гэдэг дээр Нүби хүүхдийн сан тухайн үеийн салбарын яамтай хамтарч бол нэлээд хэдэн алхмыг хийсэн байгаа. Тэгээ энд би дурдж тодруулж хэлэх юм нь юу гэхээр зөвхөн гэр цэцэрлэг байгуулаад зогсоохгүй одоо шат агсан шинэ одоо зүйл хийсэн зүйл маань юу вэ гэхээр явуулын гэр бүлгийн сургалтын хөтөлбөр, хувилбар сургалтын хөтөлбөрийг анх удаа хийж багшийг сургаж бэлтгэжсэн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн сургуулийн өмнөх боловсролын салбарын чанарыг их уулгаад тухайн цаг үед дөрвтэй хувь нэмэр оруулсан гэж одоо дүгнэдэг. Сургуулийн өмнөх боловсрол гэл цэцэрлэг гэд ботхоор одоо миний үеийнхэн би бол жишээ нэг юм байшин дотор ингээл тоглоал ингээд байж идэг гэд яг нэг юм тогтцоо стандартаар нэг боддог штэ тий. Тэнгүүт бас яг хэлбэр нь ингээд өөр байж болж байна л да тий. Явуулын үүдлийн цэцэрлэг гэх мэтчлэн ингээд шинэ юм арга технологи хэлбэрүүдийг бас гаргаж ирж байсан байна. Тэгэхээр ер нь яг сургуулийн өмнөх боловсролыг хүүхд эзэмшин гэдэг нь яагаад чухал юм бол мэдээж таны мэдгүй би балтрын бусад хөгжил цаашдынх нь ирээдүйн хөгжилт их олон эерэг өөрчлөлтөд байдаг бах энэ талаар та ярьж өгвөл. Би энд нэг зүйлийг бас дурдъя гэж бодож байна. 2008 онд Монгол улс сургуулийн өмнөх боловсролын тухай хууль баталсан. Энд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан гол өргийг гүйцэтгэсэн техникийн туслалцаа үзүүлээд энэ одоо хуулиндаа анх удаа сургуулийн өмнөх боловсролыг цэцэрлэг болон хувилбар сургалт гэсэн хоёр хэлбэрээр хүүхэд эзэмшиж болно гэж зааж өгсөн. Хувилбар сургалт гэдэг дээр түрүүний миний хэлдэг нүүдлийн гэр цэцэрлэг байж болно. Явуулын одоо гэр бүрт хүрч ажилладаг багшийн тухай асуудлыг дурдж өгсөн. За яагаад заавал бага насны хүүхдийн боловсрол тэр дамаа сургуулийн өмнөх боловсролын тухай одоо манай байгаа хуулиар
бол 2-5 настай хүүхэд сургуулийн өмнөх боловсролын нас гэж байгаа. Нөгөө талаас бол 5 хүртэлх насыг хэд хэдэн зүйлээр би тодруулж хэлье гэж бодож байна. Хамгийн нэгдүгээрт нь болохоор 1990 онд Америк нэгдсэн улсын сэтгэл судлаачдын холбооноос сэтгэл зүйн 10 жил гэдгийг гаргасан. Тэр 10 жилийн хугацаанд бол маш олон чиглэлээр судалгаанууд хийсэн. Тархины хөгжлийн судалгаа бол нэлээд дөрвтэй энэ нөгөө техникийн хөгжилтэй холбоотой нөгөө талаас судлаачдын өргөн хүрээнд хийсэн энэтэй ч холбоотойгоор ерөөсө тархины хөгжлийн хамгийн чухал үе бол 5 хүртэлх насаа. 5 насад хүрэхэд бол хүний тархины хөгжлийн 90% нь бүрэлддэг. Энэ насанд 5 хүртэлх насанд 1 секунд тутам 1 сая мэдрэлийн эсийн холбоос өнөөдрийн бидний зан, үйл, хөдөлгөөн, мэдлэг оюун бүгдийг удирж байгаа тэр эсийн холбоос үүсдэг гэдгийг бол тодруулж илүү өргөн хүрээтэй судалж гаргаж ирсэн. Энэ утгаараа бол тархины хөгжил талаас хамгийн чухал үе. Энэ үеийн тархины хөгжил, энэ үеийн орчны нөлөөлөл нь бол хүүхэд цаашдаа яаж суралцах уу, зан үйл нь хэн байхын, эрүүл мэнд нь ямар байхын гэдэг үе бол тархины хөгжилтэй шууд холбоотой байдаг. Хоёр дахь зүйл юу вэ гэхээр хүүхэд бүхэн хаана амьдарч байгаагаас шалтгааллахгүйгээр ямар нэгэн ялгуурл ангиллалгүйгээр босрлын үйлчлэгэнд хамрагдаж чадах юм бол насанд хүрсэн үе бусад амьдралын жилүүдийн хоорондын ялгааг багасгах боломжтой гэдгийг бол нийгэм эдийн засгийн талаас хүний хөгжлийн талаас олон судалгаанууд хийгдэж байгаа. Энэ талаас үед амьдсан ядуурлын гинжин холбоос тэрний хүүхэд ядуу гэдэг тийм нөхцлөөр биш өнөөдөр ядуу эмзэг бүлэгт байгаа орлого багтаа өрхийн хүүхдийг бид нэр сургуулийн өмнөх боловсролд эзэмшүүлж чадах юм бол хамруулж чадвал тэдэнд хүрч чадах юм бол тухайн хүүхэд маань тасралтгүй боловсрол эзэмших тэр утгаараа чанартай амьдрах боломж нь бол бүрдэх ёстой. Тэгээ эцэст нь би нэг зүйлийг бас хэлье гэж бодож байна. Энэ таны асуултантай холбоотой. Монгол хүмүүс бид нэр дээлийн эсгүүр бол маш сайхан байх юм бол тэр дээл урд удаан хугацаанд өмсөх магадгүй хүний биед суух сайхан дээл боллоо гэж ярьдаг. Гэтэл эсгүүр буруу тавигдах юм бол асуудал үүсдэг. Яг тэрнтэй адилхан 5 хүртэлх нас гэдэг бол хүний амьдралын эсгүүр тавьж байгаа. Тэр цаашаа хэн болох юм, яаж суралцах юм, яаж амьдрах юм, эрүүл мэнд нь хэн байх юм. Энэ бүхэн бол яг дээлийн эсгүүртэй адилхан амьдралын эсгүүр тавьж байгаа энэ нас юм аа. Тийм учраас бид нар сургуулийн өмнөх боловсрол анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас юу вэ гэхээр сургууль бэлтгэгт нь боловсрол гэдэг нь төвшөнтэй тийм ээ, сургуулийн өмнөх бага боловсрол, дунд боловсрол, ихтэйд боловсрол. Хүн бүхэн дээд боловсрол эзэмшихгүй ч гэсэн хүн болгон амьдралын чанартай байхын тулд боловсрол эзэмсэн байх учиртай. Тэрний суурь нь ахаа сургуулийн өмнөх нас. Энэ насанд хүүхдийн эзэмсэн суралцах арга барил, хүнтэй харилцах зан үйл, өөрийгөө авч явах бүхий зүйл насан турших байдаг. Магадгүй насан туршийн ухамсараараа зохицуулт хийн гэсэн хэдий ч гэсэн байгалийн өгөгдөл нь 5 хүртэлх насны нөгөө эсгүүр тавьсан зүйл маань байсаар л байдаг. Тийм учраас бид нар энэ сургуулийн өмнөх боловсролд бол онцгой ач холбогдол өгөх ёстой. Энэ утгаараа ч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан ийм боловсролын хөтөлбөрийн нэлээд чухал хэсэг нь бага насны хүүхдийн боловсрол руу чиглэж явдаг юм аа. Их сайхан зөвлөлөө ер нь суурийн их сайн тавьж өгвөл цаашаага өсвөгдөд явна гэсэн санаа шүү дээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бага насны хөрөнгө оруулалт бол хамгийн өндөр ашигтай хөрөнгө оруулалт байдаг. Энэ насанд хийсэн $1, 5 хүртэлх насанд хийсэн $1-ын хөрөнгө оруулалт насан туршийн үеэ 13 дахин өсөх хандлагатай. Өнөөдрийг хийхэд 17% хүртэл өсөж гин гэд судлаачид хийсээр л байгаа. Тэгээд эндээс юу илэрхийлж гинэ вэ гэхээр ерөөсөө насны бусад үеүүдэд амьдралын жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалт бол энэ 12 бидний саяны 13-аас 17 доллараас дандаа бууралттай байдаг. Ингээ зөндөө тооцооллууд байна, шинжлэх ухаанч баримтууд ч байна, судалгааны үр дүнгууд байна. Тэгэхээр мэдээ сургуулийн өмнөх боловсрол бол чухал гэдэг нь бол тодорхой. Гэтэл яг сүүлийн жилүүдэд бас ахиц гарч ийн. Гэхдээ манай улсад бас хөдөө орон нутгаар зарим нэг аслагдсан баг сумдуудад амьдарч байгаа айлын хүүхдүүд бас цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгаа юм л да. Энд ямар хүчин зүйлүүд нөлөөлж ийн, энэ нь эргээд гэр бүл талаас нь харуул ямар үр дагавартай байдаг юм бол. Манай Монгол улс бол сургуулийн өмнөх боловсролын хамрын сургалтаар бус нутагтаа бол харьцангуй өндөр. Гэхдээ хот хөдөөд ялгаатай байгаа. Манай хамгийн сүүлд хийсэн манай Нобелийн хүүхдийн сан статистикийн үндэсний хороо хүн амын сантай хамтраж исэн хүүхд хөгжил судалгаанаас ингээ энэний үр дүнгээс харах юм бол хөдөөд бол 3 хүүхд тутмын 1 нь тийм ээ, ялангуяа хөдөөгийн багт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна гэсэн тоо гарсан байгаа. Түрүү миний эхэнд хэлсэн зүйлтэйгээ холбоод хэлэх юм бол энэ хүүхдүүд маань магадгүй цаашаа сургуульд ороод асуудал
амьдралд гараад ямар нэгэн байдлаар асуудал үүсэх магадaltaй. Өмнөх одоо хийсэн судлаачдын үр дүнгээс харах юм бол хүн одоо сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхэд маань хамрагдаагүй хүүхдүүдтэй харьцуулах юм бол бараг байнгын орлоготой байх. Байнгын орлоготой гэдэг нь ажилдаа цалинтай авах, сар тутам цалин авах тухай асуудал ярьж байгаа шүү дээ. Энэ нь бол 40 гаруй хувиар илүү байдаг гэсэн ийм тоон үзүүлэлт байдаг. Тэгэхээр бид нэр үнэхэрийн улс орны нийгмийн эдийн засгийн хөгжлийн тухай ярьж байгаа тохиолдолд газар нутгийн байршил, хаана, хэний төсч өндийж ийн гэдгээсээ илүүгээр хүүхэд бүрд боловсролын үйлчлэгээ хүргэж чадах юм бол магадгүй багаараа, сумаараа, хороогоороо, усаараа бид нэр хөгжил урагшлах одоо боломж бүрднэ гэж үзэж байгаа. Тэр утгаараа сургуулийн өмнөх боловсролын салбарыг бид нэр газар зүйн байршил үл харгалзан хүүхэд бүрт хүрье гэсэн энэ зорилтыг тавьж ажилладаг. Хоёулаа ингээд асуудлууд ярьлаа. За яагаад чухал гэдгийг ярьлаа. Одоо нөгөө илүү яг манай байгууллагаас хийж байгаа ажлууд яг та түрүүн бас яриан дундаа зөндөө дурдлаа. Хүүхэд нөө хаана төрсөн, хаана байгаас үл хамааран ижил тэгш боловсрол эзэмших ёстой гэдэг энэ бас их чухал. Тэгэхээр энэ дээр өнгөрсөн хугацаанд ч гэсэн гаргасан томоохон амжилтууд юу байна? Яг одоо бас төвлөрч ажиллаж байгаа чухал ажлууд байвал та ярьж өгөөч. 2006 оноос 12 он гэсэн энэ 6 жилийн магадгүй 6-7 жилийн хугацаанд бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн бага насны хүүхдийн хөгжил боловсролын хөтөлбөр бол бага нас 5 хүртэлх насны хүүхэд сургуулийн өмнөх боловсрол чухал гэдгийг илүү үр дүнд суурилсан, тоо баримтад суурилсан байдлаар олонд шийдвэр гаргагчдад, мэрэгжлийн хүмүүст, эцэг эхчүүдэд ойлгуулахад нэлээд анхаарч ажилласан. Эннийхээ хүрээнд ч гэсэн 2008 онд боловсролын яамтай хамтраад сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг боловсруулад ингээд батлуулсан байгаа. Энэ утгаараа өөрөөр хэлэх юм бол бодлого эрх зүйн орчинг боловсронгуй болгох, илүү сайжруулах, энэ бодлого маань хүүхэд болгонд хүрэх, хүүхэд болгоныг одоо сайхан одоо ирээдүйн рүү чиглүүлэхэд үр өгөөж өгсөн ийм билүүд байсан. Нөгөө талаас бол түрүүний миний тархины хөгжлийн тухай асуудал 2000 одоо яг энэ үед бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан олон улсын түвшиндээ бол тархины хөгжил маш чухал гэдгийг, тархины хөгжил буюу энэндээс гарч байгаа тоо баримтад суурилсан байдлаар хөтөлбөрүүдэд улс орнуудад яаж хэрэгжүүлэх гэдэг рүү анхаарч ирсэн. Бид ч гэсэн адилхан энэ чиглэлээр ажиллаж боловсролын тухайн үеийн боловсролын сайд, их хурал засгийн газар дээр яагаад бид нэр бага насны хүүхдийн хөгжил төлөвшөлт илүү анхаарах ёстой юм бэ гэдгийг нөлөөллийн хажууд амжилттай хийж чадсан. За 2012 оноос энэ цаг үедээ бид нэр бодлогын төвшнгөөс гадна хэрэгжилтийн төвшөнд юу байсан бэ гэхээр түрүүний миний ярьсан одоо хөдөөгийн хүүхдүүдэд сумын цэцэрлэгийн багшийг яаж чанартай давтан бэлдэх юм. Магадгүй суман дээр цэцэрлэг тамирдаж чадахгүй багийн хүүхдүүдийг нүүдлийн бүлэгт яаж хамруулах юм, тэдний эцэг эхийг яаж чадахжуулах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байсан. Тэр ажил маань одоо хүртэл явсаар байна. Магадгүй саяхан би дурдсан тэр 3 хүүхдтмийн нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрах. Өмнө нь бол 3 хүүхдтмийн 2 нь байсан бол өнөөдөр 3 хүүхдтмийн нэг нь. Одоо хамгийн сүүлийн жишээ бол бид нэр гэр бүлд хүрч үйлчилдэг. Одоо 2023 оны боловсролын багц хуулийн чинээр одоо тэнд нэлээд тодорхой орсон холбоор сургалтын багшийн тухай, гэр бүл суурилсан үйлчилгээний тухай байгаа. Боловсролын чөлөөт бус гэж бас тэнд дурдж өгсөн. Тэрмаар юу юм бэ гэхээр нөгөө хот суурин газараас аслагдсан хөдөөд амьдарж байгаа хилийн янз став дээр байгаа ямар нэгэн байдлаар суурин газараас хол байгаа хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ яаж хүргэх вэ? Тэр хүүхдүүдийг боловсролын чөлөөт бус гэдэг маань өөрөө хүүхэд гэртээ боловсрол эзэмшээд дүр зүйлсийн хэлбэрээр дараагийн шатны боловсролд яаж твшээ сурах уу гэдэг дээр ажлуудыг бид нэр эхлүүлж байна. Энийний эхлэл болоод бид нэр 2023 оноос таблеттай багш гэдэг санаачлагыг хэрэгжүүлсэн. Энэ бол цэвэр бол гэр бүл суурилсан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, сургалтын нэг хэсэг, нэг хувилбар болоод явж байгаа. Энэ дээр бол нөгөө хүүхдийн сан өнөөдрийн байдлаар Монгол Улсын 19 аймагт 560 гаруй багт таблеттай багш гэдэг санаачлагад нэгдсэн багш нар мэрэгжлийн хүмүүс байна. Энийний цаана бас нэг шинээр хийж одоо нэмж явж байгаа юм нь юу вэ гэхээр нэг талаас мэрэгжлийн салбар багш нар үйлчлэхээс гадна нөгөө талаас эцэг их тийм ээ хөрөнгө оруулах. Хөрөнгө оруулах гэдэг нь заавал мөнгөөр хэмжигдэх биш. Оюуны хөрөнгө оруулалтыг яаж хийх, аав ээж байхын тулд хариуцлагатай хүүхдтэйгээ хамт яаж хөгжих, гэр бүлдээ хүүхдийнхээ хөгжлийг яаж дэмжих. Өнөөдөр та малчин байж болно. Тэ мал хариулдаг мал аж ахуй гэдэг бол манай малчтын өдөр тутам тасралтгүй явдаг ажил шүү дээ. Тэгтэл хүүхдтэй та чанартай 10 минут 15 цагийг
15 минутыг те яаж өнгөрөөх юм, хүүхдээ яаж ном уншиж өгөх юм. Та өнөөдөр сумын төв орж хоол хүнсээ цуглуулах тийм ээ, гурил будаага цуглуулахдаа хүүхдээ нэг тоглоом ч юм уу, эсвэл ном ч юм уу, эсвэл цэцэрлэгийн багштай уулзаад ирдэг ч юм уу. Ийм зан үйлийн энгийн юм шиг боловч нөгөө талаас одоо өндөр ач холбогдолтой энэ практикийн шинжтэй ажлуудыг мөн адилхан бодлогын хам хийгээ явж байна. А гурав дахь юм нь бол манайх багш бэлтгэдэг сургуулиудтай хамтарч байна. Сургуулийн өмнөх боловсролын салбарын багш мэргэжилтнүүдийг илүү яаж чанартай бэлтгэх юм тийм ээ. Хүүхдүүдийн ялгаатай байдлыг сургалт хөгжлийн үйл ажиллагаанд яаж анхаарах юм. Хүүхэд бүрт хүрнээл гэд байна. Хүүхэд болгоны онцлог магадгүй generation өөр байна. 10 жил, 5 жил бид нэр 10-аар хэмжигчсэн бол 5 жилээр хэмжигж байна. Хүүхдүүд өөр болж байна. Тэгэхээр энэ хүүхдээ таниад, судлаад, хүүхдийнхээ онцлог тохирсон сургалтыг явуулахад багшийг анханаас нь яаж бэлтгэх юм? Нэгэнт ажиллаж байгаа багш нарыг яаж давтан бэлтгэх энэ дээр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан техникийн тусламж үзүүд энэ чиглэлээр бодлого эрх зүйн орчин дээр бас хувь нэмэр оруулаад явж байна. Нөгөө талаас юу вэ гэхээр сүүлийн жилүүдэд Монгол улсад анх удаа хувийн хвшлийнхэн сургуулийн өмнөх боловсролын салбарт системтэй хөрөнгө оруулалтыг хийж байна. Энэ маань юу вэ гэхээр яг энэ түрүү миний ярьдаг таблетта багш санаачлагыг 19 аймгийн 560 багт тийм ээ 14,000 гаруй хүүхдэд хүрэхэд бол хувийн хвшлийнхны хувь хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалт бол маш чухал байлаа. Эний үргэлжлэл өнөөдөр ингэ явж байна. Өмнө нь бол бид нар ингээд хувийн хвшлийн оролцоог бол нэг жижигхэн хүрээнд л авч үздэг байсан бол одоо системийн түвшинд ярих болчлоо. Энэ нь бол хууль эрх зүйн орчинд боловсролын багц хууль талаасаа нөгөө талаасаа аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль гэдэг эрх зүйн орчин ч гэсэн боловсронгуй яваад болж байна. А энэ бүхний үндэс суурийг ийм байж болох юм аа гэдэг дээр бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан үргэлж түүчилж яадаг, баримт нотлохоогоор дэмжиж байдаг. Энэ бол бид бүхний хийж байгаа ажил. А хамгийн яг энэндээ хийж байгаа бүр нэлээд практикийн түвшинд ажил гэх юм бол Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдээр бид нэр эцгийн клуб гэдгийг бол ажиллуулж байна. Энэ маань юу вэ гэхээр аав ээж нар гэртээ хүүхдийнхээ хөгжлийн асуудлаар тулгамдсан зүйлээ эсвэл өөрийнхөө шинээр ярьсан зүйлээ цэцэрлэгийн багш нартай мөн эцэг эхчүүдтэй ярилцах, туршлагаа солилцох, суралцах ийм орчныг бүрдүүлж байна. Энэ дээр зөвхөн цэцэрлэг томрогцсон хүүхдүүд гэхгүйгээр манай бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр ч гэсэн оролцоод 3 хүртэлх насны хүүхд магадгүй хин хөвлий байх үеэс яаж хүүхдтэй бид нэр анхаарах юм бэ гэдэг рүү ажиллаж байна. Тэгээд энэ дээр бол бид нэр хүүхдийн хөгжил гэхээр л уламжлал сэтгэлгээгээр ялангуяа монголчуудын хувьд бол ээжийг нэгдүгээр тавьдаг штэ. Ээж, эмээ те. Одоо бол энэ өөрчлөгдөж байна. Аавууд маань ялангуяа залуу аав нар, өвөө нар минь оролцоо бол маш сайжирч байна. Өөрөөр хэлэх юм бол мэргэжлийн хүмүүсийн чиглүүлгийн дор тэр хүмүүсийн оролцоо илүү утга учиртай болж байна. Тэр аавуудын клуб гэж бүр цэцэрлэгүүдэд байгаа. Тэгэхээр энэ бүхэн маань болохоор илүү цаашаа бас өргөжээд үндэсний түвшинд явах хаа гэдэгтээ бид нэр итгэлтэй байгаа. Өөр нэг зүйл нь юу вэ гэхээр бид нар боловсролын чанарын асуудал ярьж байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан 23 онд батлагдсан боловсролын багц хуулинд сургуулийн өмнөх боловсролын болон бусад бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрийг шинжилж байгаа. Хөтөлбөр маань өөрөө 10 жилийн циклтэй болж байгаа. Энэ дээр манайх сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсрол бас оролцоо техникийн дэмжлэг үзүүлээд явж байгаа. Энэ утгаараа нөгөө хөтөлбөр маань өөрөө хэрэглээ тэнд нөгөө үр шимийг хүртэж байгаа хүмүүсийнхаа хэрэгцээнд нийцэх. Өнөөдөр дэлхийн нийтэд маш өөрчлөлттэй зүйлүүд байна. Шинэ дэвшлүүч байна. Жишээлбэл уур амьсгалын өөрчлөлтөнд яаж тасан зохицох юм? Тийм ээ, байгальд яаж ээлтэй, ногоон амьдралыг сонгох юм? Зан үйлийн хувьд ямар байх юм? Бидний нөгөө зөөлөн ур чадварыг яаж эзэмсэх юм те? Энэ бүхний хөтөлбөр суулгах энэ чиглэлээр нөгөө хүүхдийн сан мэргэжлийн дэмжлэг тусалцаа үзүүлээд нөгөө талаас бас шинэлэг арга барилыг цахим өнөөдөр бүгд хиймэл оюун ухаанд боловсрол бид нэр эргэл буцалтгүй явж байна. Ямар порцоор, ямар хэмжээгээр өгөх юм бэ гэдэг л бид нар чухал байна. Тэгэхээр сургуулийн өмнөх насны хүүхдэд өнөөдөр 3 наснаас эхлээд мэдээж цахим хэрэглэх түүнийг сургалтанд ашиглах юм бол яах юм бэ гэдэг дээр бидний түрүүнд дурдсан тэр таблетта багш санаачлага бол ерөөсөө яг энэ нь бас хэдий гэр бүлд хурж үйлчилж байгаа ч гэсэн бага насны хүүхдийн сургалт хөгжлийн үйл ажиллагааг цахим хэрэглэх түүнийг яаж ашиглавал ямар порц хэмжээгээр өгөх юм бол үр өгөөжтэй байх вэ гэдгийг бол
одоо бид нэр хийгээд явж байна. Тэгэхээр хөтөлбөрийн шинжилж гисэн бид нар хувь нэмэр оруулалтаа ийшээ хандуулж явж байгаа. Тийм маш олон ажил байна. Тэгээд энэ их ажлыг маш эрч хүчтэй яд чаргалтайгаар хийж байгаа танд баярлалаа. Хамт ажиллахад бас гоё яадаг тантай. Үзэж байгаа үзэгчид маань ямар гол мессежүүдийг таны ярианаас авч үлдээсэй гэж та хүсэж байгаа вэ? Манай ард түмний тийм уламжлалт маш сайхан гүн ухааны тийм одоо философи одоо байдаг. Тэрний үгээр миний хүүхд сайн сайхан амьдрах ёстой. Хүүхд маань надаас илүү аж аргалтай байгаасай л гэж аав ээж болгон хүсдэг. Яг тэрнтэй адилхан би улс орныхоо ирээдүйг, Монгол улсын ирээдүй өнөөдрөөс илүү гэрэл гэгээтэй байгаасай гэж бодож байна. Энэ байгаа хүмүүс та бид бүгдээрээ л энэ чиглэл рүү нэгдэж хамтарч сэтгэл оюунаараа хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нэр ирээдүйн хөгжлөө харж л байгаа бол өнөөдрийн бага насны хүүхд рүү бид нэр хөрөнгө оруулах хөгжил боловсрал тархины хөгжлийг ямар байна гэдгээс шалтгаалаад тэр хүүхэд насан туршдаа яаж суралцахын чанартай амьдрахын эрүүл мэнд нь ямар байна гэдэг маш зангилаа асуудал энэ 5 хүртэлх наснд байгаа учраас энэ наснд ухаалаг хөрөнгө оруулалтыг хийгээч гэж бүх одоо сонсож байгаа хүмүүсээс уриалж байна. Гэхдээ заавал материаллык биш, материаллык хөрөнгө оруулалт байж болно, мөн оюуны хөрөнгө оруулалт. Хоёр дахь юм юу вэ гэхээр Монгол улсын ирээдүй ерөөсөө багруулах хандаас хөдөөгийн багт байгаа хүүхдийг тэнд байгаа өрхийг бид нар өнөөдрийн төвшингөөс илүү шат ахиулж хөгжлийн төвшингөө ахиулж чадах юм бол улс орны ирээдүй тэнд харагдахаар байна. Тэгэхээр бид нар бага насны хүүхэд багийн хөгжил гэдэг хоёр юмн дээр л анхаарч ажиллах нь бидний одоо эх жилүүдийн гол ажлын чиглэл одоо хүрх цэг маань байна гэж бодож байгаа.